Хай бичлэгтэй тавтай морил. За би өнөөдрийнхөө бичлэгээр болохоор GKS буюу Солонгосын засгийн газрын тэтгэлэг рүү ямар материал явуулдаг талаар ярих гэж байна. За өмнөх бичлэгт ярьсанчлан GKS нь болохоор Embassy Track болон University Track гэсэн хоёр замаар материалаа хүлээж авдаг. Embassy Track нь болохоор элчин сайдын яамаар, University Track нь болохоор та сургууль руугаа шууд өөрөө материалаа явуулдаг төрлийг нь хэлдэг байгаа. Миний хувьд болохоор би хоёр төрлөөр хоёулангаар нь явуулж байсан. Түрүү жил буюу 2025 онд University Track-аар шууд сургууль руугаа материалаа явуулжсэн бол энэ жил 2026 онд элчин сайдын яамаар дамжуулж материалаа явуулжсэн баа. Миний ярих байгаа болохоор ер нь бол магистр докторийн хөтөлбөрийн жишээ байгаа. Гэтэ ер нь бол бакалавр, магистр 2 материалын хувьд ер нь бол адилхан. За 2025-26 оны хувьд болохоор авсан оюутныхын тоо нь болохоор элчин сайдын 2025 онд элчин сайдын яамаар дамжуулж 12 оюутан, их сургуулиар дамжуулж 41 оюутан авсан ба Монгол улсаас. За 2026 оны хувьд болохоор элчин сайдын яам нь 13, их сургуулиар дамжуулж 43 оюутан авсан. Тэгэхээр ер нь бол өмнөх жилээсээ 1-2-оор нэмэгдсэн гэсэн үг. За авж байгаа оюутныхаа тооныхоо хувьд бол мэдээж University Track нь арай илүү өндөр боломжтой байгаа. Элчин сайдын яам нь ер нь бол арай өрсөлдөөн бас ер нь л жоохон өндөр талтай. За эхлээд би болохоор 2025 онд University Track-аар буюу шууд сургууль руугаа явуулж байсан тухайгаа эхлээд ярив. За дараа нь элчин сайдын яамгаа ярив. За University Track нь болохоор элчин сайдын яамнаас жоохон хойно зарлагддаг. Нэг материалаа хүлээж авах хугацаа нь арай урт байдаг. Яагаад гэвэл эхлээд элчин сайдын яамд материалаа өгөөд тэнцээгүй тохиолдолд танд University Track-аар буюу сургууль руугаа материалаа явуулах боломжийг нь олгож өгдөг. Тэгэхээр ер нь бол элчин сайдын ямар материалаа явуулаад тэнцээгүй тохиолдолд ингээд University Track гэсэн нэг боломж бас байгаа гэсэн үг. За тийм болохоор ер нь бол энэ тэтгэлэг чинь жил болгоны 2 сард зарлагддаг. Тэгээд University Track-ийн хувьд болохоор би түрүү жил 3 сарын дундуур материалаа сургууль руугаа явуулсан. Миний материалыг болохоор 3 сарын 31-нд хүлээж авлаа гэсэн мэйл сургуулиас маань ирсэн. За тэгээд материалынхаа шатанд бол тэнцээд 4 сарын 14-нд ингээд нөгөөдөр ярилцлаганд ороорой гэсэн мэйл надад ирсэн байгаа. За тэгээд би тэрнийхээ дагуу 4 сарын 16-нд ярилцлагандаа орсон. Тэгээд 4 сарын 29-нд миний ярилцлагын хариу гарсан. Тэгээд би мэдээж ярилцлагандаа бол тэнцээг байгаа. Миний анхны солонгосоор өгсөн ярилцлага. Тэгээд бас миний материал ер нь одоо бодоод тахад би ер нь жоохон нэлээд сул талтай юмнууд нэлээд олон байсан. За тийм болохоор би ер нь бол түрүү жилийнхээ University Track-т тэнцэж чадаагүй. Энэ жил дахиж явуулсан баа. За энэ жил буюу 2026 онд болохоор би өмнөх жил нь сургууль руугаа явуулаад үзсэн юм чинь энэ жил би элчин сайдын яамаар явуулаад үзье гэж бодоод элчин сайдын яам руу материалаа эхэлж явуулсан баа. Гэхдээ энэ тэтгэлэг ер нь бол 2 сарын дундуур жил болгон зарлагддаг байхгүй юу? 2-7 хоногийн хугацаатай. Тэгсэн чинь би тэрийгэ дутуу шалгацсан. Элчин сайдын яг тэр чинь нөө яаж хаад 2 сард цагаан сард хардсан шүү дээ. Тэгсэн чинь би цагаан сарын өмнө яамныхаа сайтыг сайн шалгаагүй, хальт шалгаад тэгээд цагаан сарын дараа ирсэн чинь бүр ингээ материалын хугацаанд тулцсан байсан. Би бүр тэгээ бүр хит хоног сандраад бүр материалаа нэлээ яруу бүрдүүлсэн. Тийм болохоор ер нь бол наад чиг алдаа битээ гаргаарай. Мэдээж угаасаа хэдэн сарын өмнөөс эхлээл материалаа бэлдэх хэрэгтэй шүү дээ. За тэгээд энэ жилийнх нь болохоор 2 сарын 12-нд зарлагдаад 2 сарын 25 хүртэл материалаа хүлээж авах байсан. Ер нь бол 14 хоногийн хугацаанд. Гэхдээ элчин сайдын яамны ингээд амар байсан юм нь болохоор шууд битээр материал эхэлж хүлээж авдаг. Study in Korea сайт дээр та эхлээд өөрийнхөө мэдээллийг бөглөөд нөгөө нэг бүрдүүлсэн материалаа авсрахчдаг. Тийм болохоор энэ надад бүр амар таалагдсан. Нөгөө нэг шууд их сургууль руугаа ингээл 3 материал ингээл явуулахгүй. За тэгээд 2 сарын 25-нд би ингээд материалаа явуулчаад тэрний дараа 3 сарын 12-нд надад элчин сайдын яамнаас холбогдсон. Ер нь 3 сарын 10-нд элчин сайдын яамнаас залгаад таны материал ингээд материалынхаа шатанд тэнцсэн байна. Ингээд 3 сарын 12-нд ирж ярилцлага өгөөч гэд ярилцлаганд эрэхтэй болохоор харин материалаа хэвлээд аваад ирээрэй гэсэн байсан. Нөгөө хавцрахсан материалынхаа их хувиудыг тэгээд нөгөө сайтаас аппликейшн шууд принт хийгээд авчиж болдог. Тэгээд аваад ирээрэй гэсэн байсан. Гэтэ яг их сургууль шиг 3% биш зүгээр 1% л авчираарай гэсэн. Тэр нь бол амар байсан. Тэгээ би 3 сарын 12-нд элчин сайдынхаа яамны ярилцлаганд орсон. За ярилцлаганд нь болохоор элчин сайдын яамнаас 13 оюутан шалгаруулж авах байсан бол ярилцлаганд 26 оюутныг дуудсан байсан. Тэгээд 26 оюутан болохоор 2 хуваагаад өглөө өдөр гээд дуудсан байсан. Би тэгээд өдрийгт нь орсон. Тэгээ ер нь тэндээс ингээд жагсаалтыг харсан чинь ер нь 26 оюутныг дуудсан байсан.
За тэгээд элчин сайдын яам дээрээ очиод яг дарааллынхаа дагуу ороод ярилцлаганд ороод материалаа өгсөн. Материалаа өгөхөд болохоор ингээд удахгүй хариу нь гарахаар ярина. Хэрвээ та ингээд ярилцлагынхаа шатанд тэнцээгүүл эргэж ирээд материалаа аваад та университет рүүгээ явуулах боломжтой шүү гэж ер нь цаанасаа хэлж өгч ирсэн. Тэр нь л амар таалагдсан. 3 сарын 13 буюу шууд ярилцлагынхаа маргааш нь ярилцлагын хариу нь гарсан. Шууд элчин сайдын яамнасаа залгаа та ингээд ярилцлагынхаа шатанд тэнцэн байна. Таны материалыг ингээд Солонгос руу явуулах чийнаа гэд. Энэ бол үнэхээр айгүй хурдан байсан. За тэгээд тэрний дараа болохоор 3 сарын 17-нд Study in Korea сайт руугаа ороод харсан чинь миний ингээд материалын статус нь болохоор Embassy Recommendation Passed гэдэг төлөвтэй болсон байсан. Ер нь бол материалынхаа төлөвийг дандаа Study in Korea сайтаас ороод хараад байна. Тэгээ би баг энэ сайт руу баг хэдэн 100 удаа бол орж халахсан баха. 100-аас ч болов 1000 ч хийж магадгүй. Энэ өөр ингээд 5 сарын хугацаанд би баг л өдөр болгоо орж халахдаг байсан. За тэгээд миний материал цаашаагаа Солонгос руу яваад 5 сарын 4-нд болохоор Embassy Track 2 дугаар шатны тэнцсэн хүмүүсийн жагсаалт нь сайтн дээрээ гарсан. За энэ дээр нь болохоор угаасаа оюутнуудынх нь нэр нь ингээд юуных нь анкетын дугаартай цуг зүгээр жагсаалт нь орсон байсан. Сайт дээрээ болохоор юуных нь материалын төлөв нь болохоор NIIED Review Passed гэсэн төлөвтэйсэн. Ер нь бол миний материал нэт дээр очингуудаа тэнцсэн байсан гэсэн үг. За одоо миний материал тэндээ тэнцсэн болохоор цаашаага миний сонгосон 3 сургууль руу материалууд маань явж байгаа. Тийм нэрээ 3 сургуулаа сонгохдоо та Солонгосын сургуулиудыг ер нь бол A болон B гэдэг листэнд оруулсан байдаг байхгүй юу? A нь ер нь бол Солонгос байдаг, яг Сөүлдөө ингээд байдаг, төвдөө байдаг сургуулиуд байдаг. B-д нь болохоор Сөүлөөс бусад одоо орон нутгууд гэх юм уу та тэнд дэдэг сургуулиуд байдаг. Тэгээд сургуулаа сонгохдоо A-ээсээ 2-ыг, B-гээсээ 1-ийг заавал сонгодог байгаа. Тэгээд 5 сард болохоор сургуулиуд нь одоо оюутнуудынхаа материалыг шалгаад мэйлээр ер нь ярилцлага авах шаардлагатай бол ярилцлагын линк явуулаад хэрвээ материал нь тэнцээгүй бол материал чинь ийм дутуу байна гэд мэйл явуулаад өгдөм байлээ. Тэгээд 6 сарын 8-нд сайт дээрээ final selection гарч ирсэн. Ер нь бол 6 сарын 6-нд байсан. Нөгөө одоо 3 сургуулийн таныг гурлаа хүлээн зөвшөөрсөн бол та одоо тэр 3 сургуулийнхаа нэгийг сонгоно гэсэн үг. Тэр нь уулын 6 сарын 6-нд гарч ирнэ гэсэн байсан чинь ер нь бол энэ жилээс анх удаа тэгж сонгож байгаа болохоор сайт нь жоохон гацаад би 6 сарын 8-нд сургуулаа сонгосон. За тэгээд сургуулаа сонгосны дараа University Review Passed гэсэн төлөвтэй болоод ер нь бол сургуулаас маань 6 сарда ингээд заавар маавар мэдээллүүд манд хүрээд ирсэн. За тэгээд яг албан ёсных нь хариу нь болохоор 7 сарын 1-нд яг final хариу нь сайт дээрээ орсон байсан. За сайт дээр болохоор тэнцсэн оюутнуудын сургууль, бүртгэлийн дугаар энэ нь ерөнхийдөө ингээд бөөндөө орсон байсан. Тэгээд нөгөө хүн болгоны харуулад байдаг яг нөгөө invitation нийтийн тэтгэлэгт авсан гэсэн урилга нь болохоор бүр сүүлд нь 7 сарын 14-нд ирсэн. Тэгээд би 7 сарын 14-нд тэрийгэ хүлээж авчаад дараа нь визнийхээ материалыг бүрдүүлж эхэлсэн байгаа. За одоо материалуудаа ер нь эхнээс нь нэгээр нь тайлбарлаад өгчээ. За хамгийн ихэнд болохоор application form. За энэ нь болохоор угаасаа Study in Korea сайт руугаа оронгууд ингээ бүглэх юу гараад ирнэ. За application form дээр бол мэдээж ерөнхий ингээд өөрийнхөө нэр, улс удаа сонгочихно. Тэгээд зураг ингээд оруулчихна. Тэгээд аль тракийг сонгосон, ямар хөтөлбөр, за өөрийнхөө хувийн мэдээлэл, тэгээд сонгож байгаа 3 сургуулаа сонгоод оруулаад за мэдээж хөтөлбөрөө сонгоно. Тэгээд топгийн оноотой бол оноотой гэдгээ оруулаад ахлах сургуулийн мэдээлэл, их сургуулийн мэдээлэл, голч төгссөн он. Тэгээд голчоо оруулчихна. Өмнө нь ингээд Солонгост аялж исэн бол тэр мэдээлэлээ оруулаад тэгээд чамд ингээд recommendation letter гэж авч байгаа штэ тэрэн дээр авсан хүнийхээ мэдээллийг нь оруулж өгнө. Ер нь бол нэг иймэрхүү яг аппликейшныхаа эхний хэдэн бүглэх юм. За дараагийнх нь болохоор за ер нь бол энэ аппликейшн дотор л угаасаа бүгдээр ингээд оруулчихна. Би зүгээр дотор нь салгаж ярьж байгаа шүү. За дараагийнх нь болохоор personal statement буюу эссе байгаа. Энэ бол мэдээж хамгийн чухал нь. За миний personal statement болохоор 2 нүүрэл болсон юм байна. За ер нь бол personal statement-ээ Солонгос юм уу англи дээр бичнэ. Ингэхдээ болохоор
Character нь болохоор 17,000-аас доош байна. За тэгэл өөрийнхөө тухай бүх шаардлагатай мэдээллүүдээ бичиж өгнө гэсэн үг. Өөрийнхөө ер нь бол түүхийг яагаад Солонгос сурахыг хүсэж байгаа. Тэгээд ер нь бол өмнө нь туулж байсан юм, их сургуульдаа юу сурсан, 10 жилдээ юу сурсан. Одоо жишээ нь би бол ажил дээр байсан бол ямар ажил хийж байсан, тэр ажлаасаа юу сурсан гэдээ ер нь бол бүгдийг нь оруулж өгнө. Тэгээд энэ дээр бичсэн юмнуудаа гол нь хавсралтаар бас чиний хавсралтад байгаа материал чинь эсвэг чинь бас давхар ингээд баталж өгч явах хэрэгтэй гэсэн үг. Одоо чинь би энд ажилладаг байсан гэх юм бол миний ажлын тодор байрны тодорхойлолт ч юм уу. Тэгээд ер нь бол хамгийн чухал нь personal statement. Тэгээд study plan ба. За дараагийнх нь болохоор study plan буюу суралцах төлөвлөгөө байгаа. За study plan, personal statement бол хоёр бол хамгийн чухал нь. Энийг чинь одоо яг энэ хоёрыг та бус хүмүүсээс ялгархаар гол нь бичиж өгөх хэрэгтэй. Угаасаа хэдэн мянган оюутны эсэйг тэр хүмүүс ч уншиж байгаа шүү дээ. За эсэйтэйгээ адилхан юм бол 17,000-аас доош characterтэй солонгос юм уу англи хэл дээр байна. За тэгээд би study plan-ыг болохоор 3 хэсэгт хуваагаад биччихсэн юм байна. Хэлний төлөвлөгөө, study plan, тэгээд төгсчөөд яг ирээдүйн төлөвлөгөө гэсэн 3 юмнаас бүрдүүлж өгчээсэн. За study plan-а бичихтэй болохоор мэдээж university track-ийг сонгож байгаа тохиолдолд та тухайн сургуулийнхаа яг ингээд ямар хичээл ордог гэх бүгдийг ингээд баг код модтай ингээд оруулсан ч болно. Энэ профессор дээр ийм одоо хичээл үзнэ гээд тэгээд this is research бас ийм сэдвээр бичнэ гээд. Тэнгүүд би болохоор embassy track 3 сургууль руу явуулж байгаа болохоор яг ингээд онцгойлж нэг хичээлийг бичиж болохгүй. Ягаад гэвэл одоо нөгөө 3 сургууль маань гайхах штэ. Одоо манай сургуульд ийм хичээл байхгүй хад одоо яаж үзэж байгаа юм бол гэхэд тийм болохоор ерөнхийдөө угаасаа миний мэрэгжлийн одоо тэнд байдаг ингээд мэдээж адилхан мэрэгжил хэмжээний хичээлүүд байгаа штэ. Тэднэрийнхээ тухай ер нь бас бичиж өгсөн. За тэгээд тэрний дараах нь болохоор recommendation letter. Recommendation letter бол мэдээж хэрвээ та дөнгөж бакалавра төгссөн эсвэл 10 жилээ төгссөн бол багшаасаа авна. Таныг ингээд хамгийн сайнаар тодорхойлж чадах багшаасаа англи хэл дээр юм уу солонгос хэлээр мэдээж би угаасаа ихэнх багш нар англи хэл дээр л бичиж өгнө л дээ. Би бас англиар л авч ирсэн. Тэгээ би түрүү жил явуулахдаа болохоор их сургуулийнхаа багшаас авч ирсэн. Гэхдээ одоо ингээд бодоод ангууд би чи их сургуулаа төгсөөд 2 жил ажил хийсэн байсан байхгүй юу? Тийм байжээд би их сургуулийнхаа багшаас recommendation авахаар жоохон учир дутагдaltaй байсан юм бэлээ. Одоо бодоод байгаа. Тийм болохоор би яг сая энэ жилийн явуулахдаа болохоор өөрийнхөө удирдлагаас recommendation letter-ээ удирдлагаараа бичүүлжсэн. Тэгээд гэтээ ер нь их сургуулийнхаа багшаас гэсэн аваад би ер нь бол хоёулынгийн цогт нь хавсаргаад явуулчихжсэн. Юм илүүдэхгүй ах гэж бодоод. Тийм. Гэтээ ер нь бол удирдлагаас авчвал бас зүгээр ах уу. Recommendation letter нэрээ их сургууль руу явуулж байгаа тохиолдолд угаасаа оюутан өөрөө уншиж болохгүйгээд ингээд ийм материалаа тогтоомт хийгээд лацтаад дээр нь багшийнхаа гарын үсгийг аваад ингээд онгойлохгүйгээр явуулдаг. Тэнгүүт би embassy track байсан болохоор угаасаа сайт дээр багшийнхаа бичсэн юмыг ингээд copy paste хийгээд оруулах хэрэгтэй ингээд scan хийгээд оруулах хэрэгтэй байсан болохоор ерөөс тэгж лацдуулаагүй. Элчин сайдын яам дээр авчиж өгөхтөөжсэн зүгээр аваачаад өгсөн чинь хүмүүс лацдуулсан байсан. Гэхдээ минийх тэгээд зүгээр л байсан юм шиг үлээ заавал лацтаагүйсэн дэ болцсон. За тэгээд тэрний дараагийнх нь болохоор за энэ форм дотроо болохоор яг 8 дахь нь өргөдөл гаргагчийн гэрээ юм биш үү. Зөөр ийм гэрээ гэдэг ийм чеклэх 15 нөхцөл байгаа. Зүгээр энийг бол зүгээр чеклэл өгчөж болно. Тэрний дараагийнх нь болохоор форм 9 нь эрүүл мэндийн анкет байгаа. Энэ дээр болохоор ямар хашил байгаа юу энэ төргээд ер нь бол ийм өвчин тусчээсэн уу гэд. Тэгээ энэ дээр нь бол бүгдийн no гэж чеклээд болцсон. За дараагийнх нь болохоор за мэдээлэл цуглуулж зөвшөөрч байгаа бичиг. Ингээ миний хувийн мэдээллийг одоо тэндээс авч байгаа шүү дээ. Тэрийг зөвшөөрч байна л гэсэн бичиг. Энэ дээр нь зүгээр зөвшөөрч байна гэдгийг хоёрын чеклэл болгоо. За ер нь л application form нь ийм байсан. За одоо би хавсрагсан материалуудаа яри. За миний хавсрагч байгаа материалууд болохоор мэдээж миний одоо анкетан дээр бүгэлдсэн байгаа юмнуудыг баталж өгнө гэсэн үг. Би одоо эсэн дээр жишээ нь би top key онотой гэж бичсэн байгаа шүү дээ. Тэрийг баталнаа гэсэн үг. За хамгийн ихнийх нь болохоор төрсний лавлгаа. За би энийг болохоор Mongolia-гаас өөрийнхөө төрсний гэрчилгээг англи хэл дээр аваад тэгээд ээж аав хоёрынхоо бас National ID Card Reference гэсэн нэртэй байсан. Энийг бас англиар аваад хавсрагсан байгаа.
Гэхдээ энийгээ болохоор апостилаар гэрчилгээ. За би апостилийн дараа нь хэлээд өгье. За өөр дараагийн хавсралт нь болохоор бакалаврын диплом. За энийгээ болохоор Монголиогоос дипломын тодорхойлолтоо аваад Солонгос руу орчуулсан байгаа. Энэ дээрээ бас апостил авсан. Тэгээд бакалаврын дүнгийн хуулга бас оруулсан. За энэ бол угаасаа миний бакалаврын дүнгийн хуулга чинь англи хэл дээр байсан болохоор шууд тэрийгэ нотариотоор батлуулаад оруулсан. За тэгээд ажлын газраас англиар тодорхойлолт авсан. Би угаасаа эсэн дээр өөрийгөө ажил хийдгээ ийм байгууллагт ажилладаг. Одоохондоо тэр үед угаасаа би ажлаасаа гараагүй байсан болохоор тэрийгэ батлах гад ажлын газрын тодорхойлолтыг англиар авсан. За тэгээд топкийн оноо ч угаасаа сайтн дээрээ цаанаасаа ингээд аль бие ёсны юм байдаг болохоор шууд тэрийгэ хэвлж аваачаал оруулсан. Тэгээд сертификатууд байгаа. Би нөгөө нэг эсэн дээрээ би ийм шагнал авч исэн, ийм тэмцээнд орж исэн гэж бичижсэн болохоор тэрнийгээ батлахын тулд би диплом өргөмжлөлүүдээ тэгээд өргөмжлөл талархлуудаа англи руу орчуулуулад нотариотоор батлуулаад хавсралтандаа оруулж исэн. Тэгээд паспортны хуулбар. Ер нь бол ийм материалууд орж исэн. За, апостил гэдэг байгаа штэ. Тэнгүүт саяын нөгөө миний хавсралтанд хийсэн материалууд чинь апостилаар ингээд гэрчилгээ авахгүй бол аль бие усны баримт гэж хүлээн зөвшөөрөгддөггүй. Апостилаа болохоор материалаа бүрдүүлээд гадаад хэргийн яам дээр авчиж өгнө. За, апостил гэрчилгээний хураамж нь болохоор ер нь л айгүй амар хурдан гарчдсан юм байлээ. Ажлын 3 хоногт гарах нь болохоор 22,500, яаралтай нь 42,500 буюу 1 хоногт гарч ирсэн. Би угаасаа нөгөө материалаа тулгаад бүрдүүлсэн болохоор 1 хоногийн дотор 42,500 өгөөд бүрдүүлсэн байгаа. За би энэ апостил гэрчилгээгээ болохоор ямар баримтаа өгөөд авсан бэ гэхээр төрсний бүртгэлгийн лавлгаа түрүүлсэн нөгөө нэг англи хэл дээр Монголиогоос авсан. Тэгээд төгсөн үнэн тодорхойлолт нөгөө дээд боловсролын байгууллагын дипломын тодорхойлолт Монголиогоос нөгөө монголоор аваад солонгосоор орчуулад нотариотоор батлуулсан хувилбар манаага. Бакалаврын дипломо их хувьтайгаа цугаас өгдөм байлээ. Бакалаврын дипломын хуулбар болон их хувиа дүнгийн хуулгаа англи талаа нотариотоор баталгаажуулаад аваачж өгдөм байлээ шүү. Тэгэхэд ер нь бол саяын материалууд дээр апостил авдгаа гэсэн үг. За ерөнхийдөө миний саяын дурдсан материалууд болохоор яг тэтгэлгийн хамгийн чухал материалуудын жагсаалт байгаа. Тэгээд би юм орхиогүй гэж найдаж байна. Ямарч миний явуулсан материалууд бол ийм материалууд байсан. Мэдээж хамгийн чухал нь болохоор personal statement, study plan, recommendation letter 3 байгаа. Тэгээд ярилцсандаа орохдоо мэдээж та personal statement дээр байгаа бүх юмаа ингээд 100% мэдж байгаа хэрэгтэй. Би бүр амар удаан бэлтжижсэн. Одоо ингээд тэр үеийн маань материалууд л да би ингээд бүгдийг хэвлж авангуудаа ингээд бараг өдөр болгон уншаад ер нь нэлээд хичээсэн. Гэхдээ ер нь бол цагаан тулаад ирэхээр нэлээд гацдаг юм байлээ. Тийм нэрээ хүмүүс надаас топкийн хэдэн оноотой вэ гэж асуусан байсан. Би тэрэнд нэрээ хариулахаа марцсан байна. За би болохоор 2023 онд топик өгөөд 5 оноотой болж исэн. Тэгээд тэр 2023 оныхоо оноогоор 25 онд материалаа явуулаад тэр чинь нөгөө топкийн оноо чинь 2 жилийн хугацаатай байдсан шүү дээ. Тэгээд ер нь бол дуусгах жахт нь явуулаад тэгээд тэр маань ер нь бол жоохон сул тал асан байх. Тэгээд 2026 онд угаасаа өгөх гингүүт миний нөгөө 2 жил нь болцсон болохоор онооны маань хугацаа дууссан. Тэгээд би тийм болохоор би 2025 оны 10 сард топкийн шалгалт дахиж өгөөд дахиад 5 оноотой болсон. Эсэн дээр ихтэй би тэрийг амар зөвгөөр оруулсан гэж бодож байгаа. Би ингээд 2 удаа топик 5 оноо авсан. Тэгээ одоо ер нь бол сайн бэлдэж гад би ингээд 6 левелд хүрнэ энэ гэж оруулаад ер нь бол өөртөө байгаа бүхэл бичиг баримтаа аль болох өөртөө санаар эсэн дээр ашиглах хэрэгтэй. Би ер нь бол топик 5 авахын өмнө бас 2 авчихсан. Тэгээ тэрийг ер нь бол бүгдийн дээр авсаргасан. Би ингээд анх 2000 хэдэн онд лээ? 20 онд ч үлээ, 22 онд ч үлээ. Эрдэс топик 2 аваад 23 онд 5 аваад одоо 25 онд дахиад 5 авсан. Тийм болохоор би ингээд амар их хүсэлтэй байгаа. Ингээд би ингээд солонгос сурагчийн хүсэлтэй гэдгийг амар апил хийж өгсөн. Ер нь яг тиймэрхүү юм айгүй хийх хэрэгтэй. Өөрдий чинь материалд жоохон нэмэр болох юу л энэ тэр бүгдийг ер нь бол оруулж өгөх хэрэгтэй. Тэгээд жишээ нь би их сургуульд байхдаа нийгмийн дадлагын хүрээндээ сайн дурын ажил хийжээс ахгүй юу тэр мэрийгээ хүртэл оруулж өгсөн. Гэхдээ би ер нь бол
их сургуулаа төгсчөөд бол угаасаа огт сайн дурын ажил хийж чадаагүй, янз бүрийн юм хийж чадаагүй. Ягаад гэвэл би төгсчөөд шууд ажилд орсон болохоор ажиллаа л хийсэн. Сайн дурын ажил бол мэдээж ингээд амар том оноо нэмэлт ингээд том оноо болж өгнө. Гэхдээ ингээд өөрийнхөө нөхцөл байдлаас болоод ингээд сайн дурын ажил хийж чадаагүй юм байж болно шүү дээ. Одоо угаасаа бид нар ингээд ажил хийхээ хажуугаар сайн дурын ажил хийх чинь бас жоохон хэцүү шүү дээ. Тэр мэрийгээ ер нь сайн тайлбарлаад гэхдээ би ажил хийж явах хугацаанд ийм сурсан би ингэж чадна мадна гэд ер нь л өөрийнхөө давуу талуудыг амар эсэндээ оруулж өгөх хэрэгтэй. Тэрийгээ мэдээж хавсгалтаараа нотлно. Тэгвэл ер нь таны материал ер нь үнэхээр дайггүй болчихно. За тэгээд ер нь бол нэг иймэрхүү байла. Би ихтэй сайн юм мартсан үгүйгээ бас сайн мэдэхгүй байна. Магадгүй тэгээд илүү мэдмээр байгаа юм байвал комент хийжээрэй. Би яг хав одоо ер нь бол би топкинг гинэ. Би ер нь GKS-ийг яг ингээ 2 бичлэг хийгээд төлөвлөжсэн. Эхнийх нь яг GKS гэж юу вэ? Хоёр дахь нь ингээ материалынхаа тухай ерөнхий. Тэгээд өөр бичлэгний санаа нэмэгдвэл бас би бичлэг хийнэ. Энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Нэрээ лайк, subscribe хийгээрэй. Тэгээд цаашдаа бас ингээд би хэрэгтэй мэдээлэл гарч ирвэл эсвэл ингээд бичлэгэн дээрээ яриаггүй ма дутуу юм гарвал Instagram дээрээ ч гэсэн оруулах талаар бодноо. Тийм болохоор миний Instagram-ыг ч гэсэн дагаарай. За өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусж байна. Баярлалаа.